За сайн байцгаана уу? Эко автомашин импортлогчдын холбоо төрийн бус байгууллагын тэргүүн лавгж өгж байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За бид бүхэн Авто ТV телевизийн төвдгийн дэргэдгээд нэвтрүүлэгт оролцох гэж байна. За манай автомашин импортлогчдын холбоо маань 2017 онд байгуулагдсан. Даагур худалдааны төв дээр байрладаг. За энэ одоо бид бүгдийн офисын өрөө маань байгаа. Ингээд өнөөдөр одоо эндээсээ бид бүхэн хөтлөөд ойрхон агаарт гарч та бүхэнтэй төвдгийн дэргэд уулзнаа. За эко автомашин импортлогчдын холбооны хамт олон маань хотоос гараад Баянзүрх хайрхны сүүл даваа гэдэг газар ирсэн байна. За бид бүхэн түүдгийн дэргэд гэдэг нэвтрүүлэгт оролцохоор аян замдаа явж байна. Байгаль дэлхий сайхан байна. Намрын сайхан цас орсон, нартаа сайхан налгар өдөр та бүхэндээ мэдчилж байна. За бид бүхэн одоо тэр сайхан харагдаж байгаа гачууртын хөндөд очиж түүдгээ асааж түүдгийнхээ дэргэд та бүхэндээ уулзнаа. Тэгээд байгаль дэлхий сайхан байна. Өнөөдөр та бүхэнтэйгээ бас энэ цэнхэр дэлгэцээр уулзж байгаадаа баяртай байна. Ивент тэтгэгч Миг даатгал. За өнөөдөр манай эко автомашин импортлогчдын холбооны хамт олон маань удирдах зөвлөлийн гишүүд маань түүдгийн дэргэд агаарт гараад намрын сайхан налгар шар өдөр ингээд та бүхэнтэйгээ цэнхэр дэлгэцээр уулзаж байна. За манай хамт олонд бол олон одоо төрлийн мэрэгчлээ ийм хүмүүс бий. Инженер, багш, эмч, за мөн бизнес эрхлэгч гэх мэт ийм олон одоо мэрэгчлээ ийм хүмүүс бий. За бид бүхэн бол одоо автомашин импортын бизнес эрхэлдэг ийм хамт олон байгаа. За манайх эко буюу одоо хибрид бүрэн цахилгаан автомашиныг түлхүү импортлож улс орныхоо бас эдийн засаг, за өрхийн одоо амжиргаа, за эко машин бол одоо хамгийн наазах нь бензин хамгийн бага зарцуулдаг эдийн засагт айгүй хэрэгтэй ийм одоо автомашин, мөн одоо байгаль дээлтэй ийм автомашин байдаг. Тэгээ бид бүхэн одоо бас хамт олноороо санаа сэтгэл нэгдээд ингээд өөрсдийнхээ эрх ашиг хамгаалахаас гадна мөн одоо төр засагтаа, за нийгэмдээ бас тусдаа олон төрлийн ажлуудыг хийж зохион байгуулдаг ийм зохион байгуулалтанд орсон сайхан сэтгэл нэгдсэн ийм сайхан хамт олон бий. Энэ одоо өнөөдөр бол манай тодорхой хэсэг удирдах зөвлөлийн тодорхой хэсэг маань л одоо энэ түүдгийн дэргэд цугласан байна. Бас сонирхлоороо нэгдсэн клубын гишүүд бас байдаг. За манай одоо миний баруун гарт сууж байгаа Хишиг баяр маань бас ретро клуб гээд одоо дээр үеийн автомашиныг сонирхогч ийм одоо залуу байгаа. За Оросын газ үйлдвэрийн тийм ээ газ үйлдвэрийн одоо 24 21 гэсэн ийм сайхан машиныг одоо шинчилж одоо ингэж бас ундаг сонирхдаг ийм хүмүүс бий. За мөн экстрим спортын манай лавгд орж байна. Ингээд сонирхлоороо бүгдсэн ийм хүмүүс олон бий. Одоо хамгийн өндөр настай манай Лувсан Замбуу гэж 60 гаруй настай манай сайхан өндөр ах буурал ах бий. За бидэндээ бас одоо үнэтэй сургаалаа айлдаад энэ 90-ад оноос эхлээд энэ автомашины бизнесийг эрхэлсэн. Одоо ингээд залуу сэтгэлгээтэй бидэнтэй хамт тэмцээн уралдаан, үжиг наадам бүхэл нийтийн арга хэмжээнд хоцролгоо оролцдог ийм сайхан хүн бий. За мөн ялгаа авахгүй одоо цэргийн хурандаа цэргийн байгууллагад бас одоо насаараа ажилласан манай Бигз гэж бас сайхан ирхэн ах маань бий. Гэх мэтчлэн манад онцлоод ярил маш олон одоо сайхан мэрэгжилтэй сайхан одоо ийм олон хамт олноос бүрсэн сайхан хүмүүс бий. Би энэ холбоонд 2017 онд анх үүсгэн байгуулагдсанаас нь хойш удирдах зөвлөлд нь ороод явж байгаа. Тэгээд одоо бид бол 300 гаруй гишүүнтэй болцсон юм сайхан хамт олон явж байна. За тэгээд энэ холбооныхондоо
цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. баярлалаа. За мөн адил бас өнөөдөр энэ цугулсан бүх одоо холбооны гишүүдэд энэ өдрийн мэндийг хүргэе. За би бас одоо 2017 онд энэ холбоог анх үүсгэн байгуулахад бас энэ холбоонд гишүүнээр орж одоо өдөрт зөвлөлийн гишүүнээр өнөөдөр хүртэл явж байна. Эко автомашин импортлогчдын холбоо за эко машины талаар бас нэг жижигхэн зүйлийг та бүхэндээ бас сонирхуулаад яриа. Эко автомашин, хибрид автомашины одоо онцлог гэх юм бол нэгдүгээрт бол бензин маш бага зарцуулдаг. За хоёрдугаарт бол байгаль маш ээлтэй. За яндангаас нь баг утаа гардггүй тий. За хуучин бол одоо бид нэр одоо дан бензин машин 90-ад оны үед одоо хэрэглэдэг байсан. За тэр үед бол одоо биднэрт нөгөө хамгийн их тулгамдаг асуудал бол өвөл хүүтэнд бол машин хасдаггүй тийм ээ. Тийм асуудлууд өвөл одоо баяждаг, хөлддөг ийм асуудлууд гардаг байсан бол эко автомашин, хибрид автомашин маань бол ямар ч хүүтэнд бол одоо асч чадвартай байдаг. Астачер гэж байхгүй. За коропор асдаг, зөвхөн тог ирэхэд асдаг учраас бол өвөл бол хамгийн сайн асдаг машин бол хибрид автомашин байт юм шүү гэдэг ийм мэдээллийг хүргье. Тэг өнөөдөр ингээд энэ сайхан намрын өнөөдөр ингээд холбооныхоо удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ цуг ингээд түүдгийн дэр гэдэг энэ нэвтрүүлэгт оролцож байгаа маш их баяртай байна. Тэгээд нийт холбооныхоо гишүүд болон хүмүүстэй цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Бид одоо хүсэл зорилгоо санаа сэтгэлээрээ ингээд нэгдэж ажилдаг хамт олон байгаа. Тэгээд яг хөө бидний ажлын онцлог гэх юм бол юу нь бол одоо бидний нэг хиймартай ажил хийдэг гэж би бодож явдаг. Тэр нь юу гэхээр одоо малтай одоо адуу малтай улсууд одоо адуу малтайгаа ингээд хиймэрлэг одоо адуу малтайгаа ингээд хасдагтай адилхан одоо автомашинтай бид нэр ингэж юу яадаг ажилдаг байгаа. Тэгээд энэ маань болохоор яг хүн арт түмнийг одоо унаа тэрэг одоо ингээд энэ юугаар ингэж хангаж ажилдаг одоо юу нэг хиймэрлэг тийм ажил гэж нь бодож явдаг та. Ивент тэтгэгч Миг даатгал. Энэ өдрийн мэндийг ирж одоо ингээд энэ эко автомашин импортлогчдын холбоо гэдэг энэ одоо 300 гаруй гишүүнтэй одоо ингээд энэ нэлээд том одоо айл өрх гэж яддаг бол одоо нэлээд том айл өрх болж анх бол ер нь нэг тийм олон хүн байгаагүй нэг 30-40 хүн бас санаа нэгдээд нийлээ хийж исэн хэрэг. Тэгээ өнөөдөр бол 300 гаруй хүн одоо энэ холбоонд хэлсэжээ. Тэгээд эдгээр болохоор бүгдөө нэг автомашин импортлдог, автомашины арилжаа 8 эрхэлдэг. Энэ ногоон байгаль тийм ээ. Одоо эко орчин. Одоо энийг үүсгэхийн тулд тэгээ дандаа бүгдөө эко машин импортлож одоо Монгол улсад оруулж ирж худалдаа 8 эрхэлж өөрсдийнхөө болоод өрөөл бүгдийн амьдралд бас ингээд хувь нэмрээ оруулаад ингээд аж төрдөг тийм хэсэг бүлэг улсууд 300 гаруулаа болжээ. За эко автомашин холбооны маань зорилго Монгол улсад эко буюу ногоон байгаль орчинд ээлтэй машиныг импортлох зорилготой байгуулагдсан холбоо байгаа болно. Ер нь эко машин маань гэдэг нь маань бензин шаардлагын зарцуулалтыг багасгах зорилготой хувь хүний амьдралд эдийн засгийн хувьд өр өгөөжтэй тийм машины хэлж байгаа болно. Ер нь бол эко машин маань гэдэг маань хибрид буюу эрлиз машинуудыг илэрхийлж байгаа болно. Анхны хибрид буюу эрлиз машин маань Toyota Prius буюу 10 загварын машин дээр 1998 онд анх үйлдвэрлэгдсэн болно. За үүнээс хойш бусад үйлдвэрлэгч буюу Honda, Mazda, Mitsubishi, Toyota-гийн машинууд үе шаттайгаар дараагаар машинуудаа үйлдвэрлэсэн болно. Манай энэ автоэко импортлогчтой холбоонд бол эмэгтэйчүүд их зөөхөн байдаг. Өнөөдрийн түүдэг галын дэргэдэх нэвтрүүлэгт эмэгтэйчүүдэд төлөөлж миний бие оролцож байгаа. Нөгөө бусад гишүүд маань болон бусад эмэгтэйчүүд маань бас тус тусын ажилтай, зарим нэг маань бас
нийгэмд хүлээс өөр хүлээж одоо сонгуульд өрсөлдөх тийм ажилтай юм байгаа. За бид эмэгтэйчүүд бол эрэгтэй хүмүүстэй мөр зэрэгцээд одоо халуун талж хүдэн төрж энэ бизнесийг эрхэлдэг. За энэ эко автомашин одоо бидний ойлгож байгаа пүрүүс автомашин. За нийтлэг одоо иргэдийн хэрэглээ болчиход байгаа. Тэгээд яг энэ дээр би нэг зүйлийг анхааруулж хэлэхэд аваар бас аягүй гарч байгаа. Тэгээд энэ эко буюу хибрид энэ байгаль дээлтэй автомашин маань өөрөө хотын түгжрээнд одоо өөрөөр хэлбэл хотын гудамд зориулагдсан автомашин байгаа маа. Тэгээд энийг манай улс өөрөө өргөн удам газар нутагтаа за нэг ээж аав ах トゥ гээд заавал хотоос гарах шаардлагатай болдог. Тэгээ хүмүүс бас ойлголт одоо мэдлэг буруугаасаа болоод хит их өндөр хурдтай давхидаг. Үүнээсээ болж бас одоо зам тээврийн осол гаргах нь элбэг байгаад байдаг юм аа. Тэгэхээр энэ хибрид автомашин маань өөрөө бензин хибрид хөдөлгөөртэй учраас хөнгөн байж ээж бензин зарцуулалт бага байдаг. Тэгээ ийм болохоор ийм автомашинаар одоо тэр хурдны зам дээр гэдэг юм уу хөдөө орон нутагт явахдаа хурдаа тохируулж яваач гэдгийг бас одоо холбооныхоо зүгээс та бүхэнд бас уриалмаар байгаамаа. За тэгээд дээрэс нь бас энэ хотын хөдөлгөөнд оролцохдоо автомашин хэрэглэгч одоо жолооч бүхэн маань бас соёлтой нэгнийгээ хүндэтгэж ингэж оролцооч гэдгийг бас уриалмаар байгаа. Ингүүл хэлээ бид бүхэн бас хувь хүнийхээ үүднээс нэг машин барьж байгаа хүн ч гэсэн одоо хотын хөдөлгөөндөө соёлтой оролцож энэ түгжрлийг бууруулах чиглэлээр бас хувь нэмрээ оруулж байгаа хэлбэр шүү гэдгийг бас энэ телевизээр дамжуулаад та бүхэнд уриалахыг хүсэж байна. Ер нь бол энэ зах зээл 90 оноос хойш Монгол улс ороод 30 жил явхад энэ автомашин бол ер нь хүн болгоны одоо хэрэгцээ болсон зүйл юм. Тэгээ энийг одоо бас бид нэр оруулж ирж одоо хувь нэмрээ оруулж байгаа нэг юм бизнес эрхэлж байгаа улсууд юм. Тэгээд энэ одоо машины хэрэгцээ болцсны хажуугаар бас дагалдаад одоо бас сөрөг юмнууд бол байна. Жишээлбэл одоо хот маань түгжрэл ихтэй болсон гэх жишээтэй. Тэгэхээр энэ түгжрэлд бол хүчин нөлөөлж байгаа олон хүчин зүйл байгаа. Тэгэхдээ одоо энийг хүн болгон зөв ойлгох асуудал бол чухал байна гэж би бодож байгаа. Тэрнээс зүгээр нэг машины тоон ихтсэндээ нэг түгжрэлтэй биш. Тэнд бол нөлөөлж байгаа хүчин зүйл маш олон юм байгааг ер нь хүмүүс бас анхаарч бодох хэрэгтэй байна. Хүн болгон энэ дээр хувь нэмрээ оруулж аль болох дүрм журмаа зөрчихгүй зөв явах хэрэгтэй. Эн чинь бас түгжрэлд оруулах эргэн бүрийн нэг тийм бодох ёстой асуудал байгаа шүү гэдгийг бас энэ нэвтрүүлгээр дамжуулаад одоо энэ автомашинтай хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүст бас тийм нэг уриалга маягтай хэлэх хэрэгтэй байна гэж бодож байна. Яагаад гэвэл дуртай газараа яригдаг, дуртай газараа цагаан шугам давдаг. Тэгээ 2-3 эгнээ хаагаад ингээд зогсчоод улсууд одоо түгжрээд сигналдаад уурлаад бухимдаад байхад тэрийг ойшоодгүй бас ийм одоо иргэд хөдөлгөөнд их оролцож байгаа шүү. Тийм учраас энийг бас ер нь анхаараарай гэдгийг зүгээр энэ хүмүүст уриалъя гэж бодож байна. Бид нар бол автомашин импортлоод өөрсдөө бид нар ашиглахын хажуугаар нийгэмд одоо их хурцын баяраар ихэд бид нар одоо тэр хөгжлийн бэрхшээлтэй сааталтай улсуудад тодорхой хэмжээгээр өөрсдийнхээ дундаа санаачлаг гаргаад тодорхой хэмжээгээр нэг хүүхдүүдийг баярлуулад бэлэг сэлдэх. Өнгөрсөн жил одоо коронавирусын одоо энэ халдвар тахал болсон үед бол бид нар өөрсдөөсөө дундаасаа бүгдээрээ ярилцаад нийгэм одоо энэ хэрэгцээтэй байна гэдэг байдлаар бид нар одоо улсын онцгой байдлын газар автомашин хүртэл бүгдээрээ хандив гаргаж ингээд бэлгэлж өгсөн одоо бид нар ерөөсөө сэтгэлээрээ л нийлсэн ийм хамт олон байд юм аа. Жил болгон ийм өөрснийхөө дунд ингээ янз янзын спорт тэмцээн уралдаан зохион байгуулна, хандив юм болно. Тэгээ би нэг тэр спорт тэмцээн зохиолсон тэрний хөгжилтэй юм уу яриа гэж бодож байна. Бид ингээд нэг волейболын тэмцээн зохиогоод 3 баг орд юм аа манахаас тэгээд 3 баг ороод тэгэл хамгийн мундаг гэснээр бид нэгдүгээр баг гэж орууллаа. Тэгээ шилээл 2 гээл оруулаа. Сүүлдээ 3 гээд заахтай хамгийн муугаал оруулаа гэд оруулсан чинь тэмцээн дуусан ч ерөөсөө манай 1-2 байхгүй шувтарцсан. Тэгээд 3 медаль аваад өнгөржсэн да ер нь бол тэгээд нэг тийм хөгжилтэрүүд бас зөндөө бий бас тэгээд бүгдний амжилт хүсье да. За өнөөдөр энд ирсэн холбооныхаа гишүүд бүгдэнд нь ажлын амжилт хүсье.
Тэгээд ирж чадаагүй болон ардаа ажил төрөлтөө болон одоо хүндэтгэх шалтгаантай одоо гишүүдтэй ирж чадаагүй гишүүдтэй бас энэ өдрийн мэндийг хэлье. Тэгээд тэр дотроос одоо 2 бүсгүүдээ гэрэлмаа болгонхөө 2 бүсгүүдээ бас ажлын амжилт хүсээд одоо дараагийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой гэж хүсье. Гарын өмгийн тэмцээн өнгөрсөн он зохион байгуулад за зохион байгуулалт комисс маань одоо манай Хишг баяр Шагдар гэх мэтчлийн хүмүүс ингээд оролцсон байдаг. За тэгээд тэмцээний анонсыг одоо захиалж хийлгэсэн чинь бас нэг үсгийн алдаа гарч хэвлэлийн алдаа гараад бөө инээтэй юм болж исэн. За мөн одоо манай булган хүн маань бас нэр дэвшээд бид нар хүндэтгэл үзүүлэх үед бид нэг том нутгийнх нь уулын зураг бэлгэлсэн байдгийг. Тэгээд тэр зурагтаа одоо зураг авахулчаа дараа нөгөө бас л одоо онгойл болж байгаа байдлаа. Хоёулаа ховцсог нэг авахулчаа гэж хэлээ. Энэдэм болж исэн тийм. Зураггүй гэж хэлж байгаад одоо ховцсог авахулчаа гэж ингээд энэдэм болж исэн. Иймэрхүү одоо хөгжилтэй юм бол олон бий. За эко автомашин Монгол улсад анх 2009-10 онд эхэлж импортлогдож орж ирсэн байна. За тэр үед бол хүмүүс эко автомашиныг энэ хибрид буюу Брус автомашин анх эхэлж орж иж ирсэн. За энийг оруулж ирсэн хүмүүс ч манай одоо холбооны хүмүүс бол байгаа. Тэгээд тэр үед бол иргэд эко энэ хибрид автомашин гэж ямар автомашин ийм явдаг ч юм уу явдаггүй ч юм уу гэсэн ийм одоо ойлголттой байсан. За баг одоо power дараад асахгүй байна энэ машин гэдэг. За тэгээд ийм одоо бас хөгжилтэй юмнууд бол олон л гарч ирсэн баг. Тэгээд 2012 оноос эхэлж энэ одоо энэ манай монголчууд донд Брусыг хэрэглэж Брус маань өөрөө Япон бол өөрөө дэлхийн технологиороо тэргүүлдэг бас. Тэгээ энэ одоо Брус бол манай Монголын 40 градусын хүүтэн, за зуны халуун энд бол одоо энэ хибрид автомашин бол илүү тийм зөгцсөн ийм унаа болсон учраас одоогоор манай монголчууд түлхүү энэ одоо хибрид Брус үе энэ автомашиныг хэрэгжилж байгаа хаа гэж боддог. Улаанбаатарын төгжрэлд хамгийн хэрэгцээтэй эдийн засгийн хэмнэлттэй машин бол ерөөсөө л Брус 10, 20, 30, 40, 51 л байна. Яаж ин гэрлэн дохион дээр очдог ч юм уу төгжрээ зогсно бензин зарцуулалт байхгүй зогсчл байна. Хажууд нь та нь дизелч бай, бензинч машин ингээл нормалдал мөнгө чинь тэгэл урсч. Ерөөсөө л одоо эко байгальд ээлтэй хүнд хэрэгцээтэй машин бол одоо ерөөсөө л энэ эрлиз машин л байна шүү дээ. Миний бодлол юм байгаа шүү дээ. 97-8 оноос хойш ингээл бид нар Чехаас Москвич, Лада тэгэл 2410 дараа нь сүүлд нь бид нар Германаас тийм ээ BMW 318, 320, 325, 520 гэл ингээл зөөгөл эхэлжсэн Ford мод. Тэгэл дэс тодорхой хугацааг ингээд шалгарыг шалгараал тэгэл эцсийн эсвэл Япон машин, Япон юм л бүгд үлдэж байгаа. Яагаад бүх юмд нийцтэй байж чадчих. Хэрэгтэй байж чадчих. Хамгийн гол нь дэлхийн жишгт одоо хүссэн юм технологийн машиныг одоо монголчууд бол бас үнэхээр хямд унж чадчих. Яагаад тэгэхээр одоо Японоос өөр орноос бид хэрвээ авчрах юм бол одоо айгүй өндөр үнэтэй авчрах гэдэг юм тийм ээ. Тэгэхээр Японоос бол үнэхээр хямд тэгээ чанартай ийм одоо бараа бүтээгдэхүүнийг одоо нэгсэндээ монголчууд хэрэгжилж байгаа. Бидний авчраад баталгаатай оруулаад ирсэн машин бол 3 жил бол за маасл тос солино амаржийн эмэтим солих шаардлага байхгүй. За хавар намартаа дугуугаа солино 3 жил за тэгэл зүгээр Toyota Probox дээр ярихад бол унаад эдэлсэн усууд тэгэхээр 5 жил юу ч хийсэнгүй. Одоо тос маслын солилоо.
тос маслын солилоо гэж байгаа байхгүй юу? Тий. Одоо зүгээр Toyota Probox дээр ярьж байгаа. Өө намайг шоолоод ах юм байхгүй би Toyota Probox зардаг нь үнэг өөй. Тий. Гэхдээ байж л да би юм ярих гэдэг. Тэгээд тэр уусууч над дээр хэлж байна шүү дээ. Тэр чинь бүгд л байдаг усрахгүй машин болсон даа. Гэхдээ Toyota Probox ч одоо эко асна хөөй. Тий. 2008 оноос ерөнхийдөө хайбрид машин Монгол улс орж эхэлсэн 10-11 гэ. Тэгээд 2011 оноос ерөнхийдөө 20 бүрээс орж эхэлсэн. Одооныхаа хэл. Гэхдээ манай монголчууд анх 20 бүрээс орж ирэхэд нь мэддэггүй 20 бүрээс ч хэлдэггүй байсан. Шилэн бүрээсдэг байсан байхгүй тий. Тэгээд шилэн бүрээс би ч өөрөө хүртэл тэр чинь ингээд анх авцраад ингээд гэрээгээ цонхоор харахад баг байдаггүй. Энд явахаар нэрэл шил яваад байсан байхгүй юусоо. Тэгээд нэг авч байгаа хүмүүс нэрэд гайхдаг байсан 20 бүрээс. Энэ машин чинь түргүү астдаг гэсэн чинь тэгээд ерөөсөө гайхна. Тэцлэж бид бүгд хүртээд өсө 20 бүрс ер нь бол бараг л хамгийн анхны бараг анхны жохтой ерөнхийдөө өөр байсан л байх юм. Гэхдээ хайбрид машин ч ерөнхийдөө тийм түргэн астдаг, тийм чиптэй ингээл коннекторол астдаг тийм байсан. Тэр чинь ингээд хүмүүс тэлэхээр хүмүүс ойлгодгүй, мэддэггүй байсан. Одоо тэг чинь ингээд юм ховсон өөрчлөлт ингээд ихлээр монголчууд одоо бүгд одоо сүүлүүд төлхөргүй машин унахаа гэж байгаа шүү дээ. Тэ? Түрдэг машин гэхээс годоод тэгэхээр ерөнхийдөө энэ пүрүүс одоо хүртэл ингээд монголчуудад хамгийн хэрэгтэй дунаа болчиход байсан хайбрид машин гэдэг. Ер нь бол одоо дэлхийн зах зээл өөрөө дэлхийн ч өөрөө хайбрид машин биш битгий бүр одоо зарлагын машин бодож одоо бол тийм ээ. Тийм шатндаа явж байна да. За, би нэг бас нэг хөгжилтэй юмэр. Манай нэг хоёр автомашин импортлдог нэг хоёр таньдаг ах байд юм аа. Ер нь тэгээд нэг нь болохоор Япон улсаас автомашин оруулж ирдэг, нөгөөх нь болохоор Солонгосоос машин оруулж ирдэг гэсэн гэж байгаа. Тэгээд Японоос машин оруулж ирдэг нь Японд Нарита онгоцны буудлын дээр нь чамдаа маш ирцэн явж исэн чинь нөгөө талын хаалганаас Солонгос руу машинд явсан. Солонгосороо дамжаад Япон руу явхад визтэй байсан юм шиг гоо бас Япон машин маш авах гээд тэгээд Нарита дээр таарсан байгаа. Тэгэнгүүтээ нөгөө Солонгосоос ирж байгаа нь нөгөөхөө явуулаад хүү энэ ч юм биш байсан юм уу гэж таараад тэгсэн чинь нөгөө Япон машин авахгүй явж исэн гайхаад хүү энэ Япон штэ шийш Солонгос гээд андуураад ирсэн юм уу гэж бас нэг тийм хөгжлтэй бос юм байгаа. Тий. Нэг таньдаг хүн маань ингэсэн гэж байгаа өглөө. Гэхдээ энэ сони юм аа өглөө болгон миний доороос нэг хар юм гооччаад байх юм гэж ярьсан байгаа. Тэгэхээр нөгөө найз нь гоо яасан юу болсон ингээд асуусан чи маслаа сольсон үг тийм ээ би маслаа сольсон ингээд машиныхаа моторын маслыг сольсон. Тэгээ яг одоо нөгөө нэг маслын шүүрийн нэг жоохон чангалаагүй баг зэрэг ингээд нэг дутуул чангалаад хийсэн байсан юм л да. Тэгэхээр нэг өглөө болгон жоохон доор нь юм гоочдөг юм байна л да. Тэгсэн тэрийг яг хуу тэгж буруу ярьж яг нөгөө манайхан чинь зөв ойлгодог шүү дээ. Тэгээ бас нэг тос шахдаг шүү дээ бас нэг том юм тосны шиврээ барьж та яах нүгод ингээ асуусан. Хөө бүгсэндээ тос шахах гэхгүй юу. Тэгэхээр яг одоо хүн чинь нөгөө дандаа буруу зөв. Тэр чинь машиныхаа нөгөө бүгсэн нөгөө тос шахах чинь юм хийх гээд нэг шифрээ зөрөө явж ирсэн. Хүн асуусан чи яг тэгж хэлсэн л байгаа байхгүй юу. Дан цахилгаан гэвэл одоохондоо Монголд ойрын 5 жил ч юм уу мэдэхгүй 10 жилдээ ч юм уу мэдэхгүй арай л болохгүй юм шиг байна. Миний энэ одоо хараад байгаагаар. Энэ сүүлийн үеийн бензин машинууд бол бүгд бас экотой болсон. Жохон ч гэсэн нөлөө бол өгж л байгаа. Бас бензин эдэлт нь утаа тоосонд нь ч байдаг юм. Бүгд нь нөлөөл өгж байгаа. Тэгээ ер нь сүүлийн үеийн одоо 2010 оноос дээшээ одоо бидний Японоос импортлж оруулж ирж байгаа энэ машинууд бол аль нь ч нэг хүнд голөгдоод юм уу одоо нөхцөл байдал нь таарахгүй өдр болоод байх юм өрөөсөө байхгүй. Монголчуудын ямарын ч аваад унсан нөхцөлөө одоо хэрэгцээг нь бол бүрэн хангаж байгаа гэж би боддгийг. Зүгээр гол нь одоо нэгэнт хүний хэрэгцээ болцсон энэ хэрэгжилж байгаа юмаа зөв хэрэглэхтээр бас их гол хэрэгтэй болчиход байна. Улсууд өөрсдөө бас машин авахтаа эхлээд өөрсдөө бас жоохон судал яадаг ийдгийг ямар одоо асуудал байдгийг сайн мэдэх хэрэгтэй. Унаад хөдөлгөөнд оролцохдоо бас дөрмөө бариад оролцох нь бас чухал болчиход байна. За өнөөдөр Авто ТV телевизээр одоо та бүхэнтэйгээ түүдгийн дэргэд нэвтрүүлгээр учран залгалаа. Тэгээ одоо бас нэг өдрийг хамт олонтойгоо хамт агаард гарч намрын сайхан налгаар шар өдөр одоо та бүхэнтэйгээ бас өөрсдийнхөө холбооны зорилго чиглэл хамт олонныхоо одоо талаар бас товчхон ч гэсэн мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцлаа. Тэгээд одоо бас бид бүгдийн энэ сайхан нэвтрүүлгийг таалан одоо
сонирхсон та бүхэндээ бас баярлалаа гэдгийг хэлье. Монгол бас энэ автын чиглэлээр бас нэг сайхан телевиз гарч ирж за бас иргэдэд энэ одоо автын чиглэлийн мэдээллийг хүргэж байгаа одоо сувь гүнийхээ үүднээс, за мөн холбооныхаа хамт олонныхаа өмнөөс бас талархаж байгаагаа илэрхийлье. За автомашин гэдэг бол угаасаа хүн төрөлхтний одоо соёл иргэншилтэй салшгүй холбоотой өнөөгийн бидний одоо амьдралын зайлшгүй хэрэгцээ болсон байна. Тэгээ энэ автомашиныг ямар автомашин байдгийг, дэлхийн нийтийн чиг хандлага хаашаа явж байгаа. За автын чиглэлийн одоо мэдээллийг хүмүүсээр хангах чиглэлээр одоо ийм сайхан телевиз үүсгэн байгуулагдаад бидний бас одоо энэ автомашины чиглэлийн бизнес эрхэлж байгаа бидний бас үйл ажиллагааг олон түмэнд хүргэж байгаад бас талархаж байна. Тэгээд энэ телевизийн хамт олонд бас дахиад одоо талархснаа илэрхийлээд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье өрөөё. Ивент тэтгэгч Миг даатгал